Энэ бол Юта мужийн Salt Lake City дэх чуулганы төвөөс дамжуулж буй Иесус Христийн хожимын үеийн гигантнүүдийн сүмийн хагас жил тутмын 193 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаан бөгөөд сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэлнэ. Хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найралдуучид дуулна. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүлж байна. Уг нэвтрүүлгийг бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр дахин нэвтрүүлэх, бичих, хуулбарлах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно. Тэргүүн зөвлөлийн 1-р зөвлөх ерөнхийлөгч Dallin H. Oaks энэ хуралдааныг хөтлөн явуулах болно. Ах эгч нараа, бид та бүхнийг Иесус Христийн хожимын үеийн гигантнүүдийн сүмийн хагас жил тутмын 193 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаанд тавтаа морилгыг урьж байна. Энэхүү хуралдааныг телевиз, радио, интернет, хиймэл дагуулаар дамжуулан хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ бид өөрсдийн хайр, мэндчилгээг дэвшүүлж байна. Ерөнхийлөгч Russell M. Nelson болон ахлагч Jeffrey R. Holland чуулганыг гэрээсээ үзэх тул энд байхгүйг мэдэгдэж байна. Энэ хуралдааны дуулыг ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найралдуучид Mark Wilberg-ийн удирдлагадор дуулж, Brian Matthias, Andrew Answorth нар бадралт баг бишгүүр хөгжмийг тоглоно. Эквадор, Хонконг, Япон, Шинэ Зеланд, Порто Рико, Филиппин, Өмнөд Африкийн сүмийн гишүүд найралдуучидтай нэгдэн дуулна. Найралдуучид энэ хуралдааныг үйлстэй гайхамдууллаар нээсэн бөгөөд одоо бидэнд итгэлээр урагшил дуулыг төлөвлөх болно. Нээлтийн залбирлыг далайн ахлагч Sean Douglas хэлнэ. For
Our kind, gracious, loving Heavenly Бидний хайрт Father, Тэнгэрлэг эцэг минь бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрч, талархлаар дүүрч мөн Иесус Христийн сэргээгдсэн сайн мэдээнд талархаж байна. Өөрийнхөө Иесус Христийг бидэнд илгээж мөн танд эргэж очих, мөнх тантай хамт амьдрах, мөнхийн тантай хамт амьдрах боломжоор илэн талархаж байна. Мөн дэлхийд дээрх хүмүүс таны үгийг хүлээн авч мөн амьд бошиглогч төлөөлөгчдийн үгийг сонсох боломжоор эзлээрэй. Мөн тэдний зүрх сэтгэл нээлттэй байж аюун санаа нь тодорхой байж мөн таны үгсийг мөн энэхүү тэнгэр элчийн гайхалтай үгсүүдийг сэргээлтээ энэхүү захиасыг ойлгож сонсохоор ажиллаарай. Мөн бид итгэлтэйгээр урагшилж энэ хүү захиасыг хүлээж байгаа бүх хүмүүст хаваалцахаар ажиллаарай. Бид танд хайртай. Бидний хайрт башгилагч Раслин Нельсон, ахлагч Джеффри Холланд нарын төлөө залбирч байна. Тэднийг эрүүл мэндээр найзлаарай. Таны сүнс бидний дээр юулэгдэж болохын тулд бид залбирч байна. Эдгээр зүйлсийг бид дараахнаар таны хүү Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен. Одоо найралдуучид бидэнд би Есүс шиг байхыг хичээн дуулалыг дуулж өгнө. Дуулалын дараа бидэнд 12 төлөөлөгчийн чуулган ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М. Рассел Баллардын үгийг сонсох таатай боломж тохиох болно. Түүний дараа залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Эмили Белл Фримен эгч үг хэлнэ. Дараа нь далайн ахлагч Адилсон де Паула Парелла болон 12 төлөөлөгчийн чуулган ахлагч Квинтин Л. Кук нар бидэнд хандан үг хэлнэ.
My brothers and sisters, I'm Хайр honored тахигч нараа би та бүхэндээ энэ өглөө хамт байгаадаа талархалтай байна. Мөн их эзэн намайг ажилласаа гэж залбирч байна. Миний нүдний хараа өмнөх шигээ харахаа байжээ. Би нүдний эмчт үзүүлсэн боловч нас өндөр болж дэлгэцийн бичиг унш чадхаа байлжээ. Би одоо миний оюун бодолд байгаа хэдэн зүйлээ хуваалцахыг хүслээ. in my mind the last Мөн оюунда би сүүлийн хэдэн сар Йосеф Смитийн тухай их бодлоо. Мөн би бас түүний алдар суутай үүрэг хариуцлагын тухай их бодлоо. Түүний башиглагчийн хувьд энэ эрен үед башиглагчийн хувьд түүний үүрэг хариуцлагын талаар бодлоо. Мөн бид Есүс Христийн хожмын гэгэтүүдийн сүмийн гишүүдийн хувьд a boy бид Йосеф Смит хэмээх хөө юу хийх ёстой вэ гэдгийг хүсч өөрийн нүглийг өршөөгдөхийн тулд нүглээс өршөөгдөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг илэрхийлж гэрийнхээ ойролцоох төгөлд очиж to kneel in prayer өвдөг сүгдэн залбирах итгэлийг гаргасан юм. Тэрээр чангаар анх удаа залбирахтаа аян хэлжээ. Тэр үед Йосефийг өвдөглөж байх үед бидний одоо хэлдгээр ариун түгэл гэдгийх тэр газар тэнгэр нэгдэж brighter than the noonday sun. тэгээд хоёр хүн бит алдар суутагаар гэрэл гэгээтэйгээр төөний өмнө бууж ирэн нэгэн түүнтэй ярьж Йосеф энэ бол миний хайртай хүү түүнийг сонс гэж хэлсэн юм. Энэ хүү сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт тохиосон юм. Savior and our Redeemer. Иесус Христ бидний аврагч мөн гэтлэгч бөгөөд тэрээр Йосеф хүүд хандан хэлсэн юм. Тэрээр цаг хугацааны энэхүү эрен үеийг нэн сэргээсэн юм. Бид тэр хүнийг магтъя гэдэг дуулалыг дуулдаг үлээ. Йосеф Смит их эзэнт бид Йосеф Смитийг бидэнд илгээсэнд мөн 1820 онд Нью-Йоркийн Палмерай дахь гэрийнхээ ойролцоох төгөлд залбирсан урам зоригт нь бид талархдаг. And all the things that we have Бидний мэдэж авсан, ойлгосон бүх зүйлсүүдэд талархдаг. we know who God is. We know Түүний ачаар бид өөрсдөө хэн болохыг, бидний аврагч хэн болохыг бид мэддэг. Ягаад гэвэл бидэнд Йосеф байсан учраас тэрхүү төгөлд очиж залбирсан учраас нүглүүддээ өршөөлийг илэрхийлэн залбирсан учраас энэ бүгд тохиосон юм. in this world can know Энэ дэлхийн ямар ч хүнээс илүүтэйгээр
themselves Есүс Христ болон Бурханаас энэхүү эцсийн эрийн үед ямар ч хүнээс илүүтэйгээр үнний мэдлгүүдийг бидэнд авчирсан юм. Ингэснээрээ үрдийн сайн мэдээ Есүс Христийн үрдийн сайн мэдээ бүрэн байдлаараа сэргээгдсэн юм. Миний хайрт ах эгч нараа, миний энэ өглөө та бүхэнд хэлэх гэрчлэл бол бид үнэхээр маш ихээр айцлагдсан бөгөөд одоо мэдэх бүх зүйлсээ Есүс Христийн ачаар мэдж байгаа талархдаг. Тэрээр энэ хүү эцсийн эрен үеийн башиглагч үлээ. Бидэнд Мормоны ном бий. Ямар гайхалтай бэлэг үлээ. Сүмэн гишүүдийн хувьд энэ бидэнд Есүс Христийн бас нэгэн гэрээ болдог бөгөөд түүний тухайг гэрчилдэг. Йосефийн ачаар бидэнд энэ ном байдаг. Тэрээр Бурхангаар нөлөөлөгдөж, Бурханы хүч болон бэлгээр алтан ялцуудаас орчуулагдсан билээ. Ингэснээр энэ хүн ном дэлхий дахинд Есүс бол Христ гэдгийн өөр нэгэн гэрчлэл болж бидэнд байна. Энэ өглөө миний гэршил маш энгийн. Мөн энэ гүн гүнзгий юм. Бас энэ хайраар дүрэн билээ. Чин башиглагч Йосеф Смит and were willing to sustain him in his youth. Түүнийг дэмжин баталдаг бүх хүмүүсийн хувьд би энэ өглөөг түүний ээжид хүндэтгэлээ үзүүлмээр байна. Люси Мак Смитийн хувьд энэ их чухал юм. Яагаад гэвэл Йосеф Смит ариун төглөөс эргэж ирээд ээжтэй юу тохиолдсныг хэлсэн байдаг. Ээж нь түүнд итгэсэн. I'm grateful for his father. Бас түүний аавд нь талархдаг, бас ах эгч дүү нарт нь талархдаг. Түүний гэр бүлийнх нь түүнийг дэмжин баталсанд нь талархдаг. Мөн түүний энэхүү гайхалтай их эзний түүний дээр олгосон тэрхүү үүрэг хариуцлагт нь башиглагчийн үүрэг хариуцлагт нь энэхүү сайн мэдээг сэргээх тэрхүү үүрэг хариуцлагт нь дэмжин баталсанд нь талархдаг. Ингэснээр сайн мэдээний бүрэн байдал дэлхийд сэргээгдсэн юм. Тиймээс миний энэ өглөө хэлэх гэрчлэл бол Иесус Христ бол энэ дэлхийн аврагч мөн гэлтгэгч юм. Би бас Тэнгэрлэг эцэг маань болон Иесус Христ Йосеф Смитэд айлчилж мөн тэдэнд түүнтэй ярьж түүнийг башиглагч байхаар бэлтгэсэн гэдгийг би мэднэ. Ингэснээрээ түүгээр дамжуулж сайн мэдээний бүрэн байдлыг дэлхий дээр дахин сэргээсэн гэдгийг би мэднэ. Би үүнд үнэхээр гайхширдаг. Та бүхний олон ч гэсэн ингэдэг байх. Бид үнэхээр их айцлагдсан билээ. Яагаад гэвэл бид одоо байгаа мэддэг бүх зүйлсээ энэ амьдралын зорилгоо яагаад энд байгаа тухайгаа юу хийх ёстойгоо мөнхөс амьдралдаа юу хийж бүтээх хэрэгтэйгээ мөн өөрсдөө бэлтгэж илүү сайн байхаар хичээж илүү сайхан зантай байж эцсийн өдөр бэлэн байхын төлөө хичээж Тэнгэрлэг эцэгтэйгээ хамт байх
тэрхүү шалгуурыг давах тэрхүү мэдлэгийг бид бас авсан. Би удахгүй 95 нас хүрнэ. Манай хүүхдүүд намайг тэрнээс илүү хөгшрөн гэж боддог. Гэхдээ зүгээрээ би чадхаараа л хичээж байна. Гэхдээ 50 жилийн хугацаанд би дэлхийд даяар явж өөрөг хариуцлагаар ерөнхий эрх мэдэлтний хувьд аялж гэрчлээ хаваалцсан. Энэ миний амьдралд үнэхээр гайхалтай гэрчлэл, айцлал байлаа. Би бараг дэлхийн бүх хэсгүүдэд гишүүдтэй очиж уулзаж хайртайгаа хэлсэн. Би энэ үнэхээр надад үнэхээр алдар суутай, гайхалтай туршлага байлаа. Би та бүхний их эзнийг гэсэн хайрыг бас энэ хүсрээгдсэн сайн мэдээг хайрлах хайрыг тань бас харсан. Тэнгэрлэг эцэг бид бүгдийг харж хамгаалж энэхүү чуулганыг ажилласаа мөн ихсний сүнс бидний зүрх сэтгэлд хүрэх болтугай. Иесус Христийн сайн мэдээний ажил мөн бидний их эзэн аврагчиг гэсэн бидний хайр өсөх болтугай. Бидний түүнд үйлчлэх, түүний зарилгуудыг даах, түүнтэй илүү адилхан болох тэрхүү хүсэл өсөх болтугай. Чуулганд оролцснараа дэлхийн хаанч байсан Бурхан та бүхнийг ажиллах болтугай. Их эзний сүнс бидэнтэй хамт байх болтугай. Бид Тэнгэрийн хүчийг мэдрэх болтугай. Бид хамтдаа энэхүү ерөнхий чуулганд оролцсноор эд бүгдийг мэдрэх болтугай. Энэ бүгдийг гэрчлэлээ би Иесус бол Христ гэдгийг би мэднэ. Тэр бол бидний аврагч, бидний гэтлэгч. Тэр бидний хамгийн сайн найз гэсэн гэрчлэлээ үлдээж байна. Иесус Христийн ариун нэрээр амен. I was introduced to a trail in Israel. Нас Илан надад Израильд байдаг явган хүний нэгэн замыг үзүүлсэн юм. Назараас Капернаум руу хөтэлдэг тэрхүү замыг Иесусийн алхсан зам гэдэгт олон хүн итгэдэг тул Иесусийн зам гэж нэрлсэн гэж тэр хэллээ. Тэрхэн агшинд би уг замаар алхахыг хүссэн учраас Израиль руу аялахаар төлөвлөж эхэлсэн юм. Гэтэл аяллаас 6-7 хоногийн өмнө би шагаагаа мулталчихав. Нөхөр маань миний гэмтэл санаа зовж байхад би 1 сарын дараа Иесусийн замаар яаж алхах вэ гэдэгт илүү санаа зовж байлаа. Би төрөлхийн зөрүүд зангаараа онгоцны тасалбараа цуцулсангүй. 6 дугаар сарын тэрхүү үзэсгэлэн төглөө би Израиль хөтөчтэйгээ уулзаж байсан үеийг сандаг. Би машинаас буугаад 2 суух таяг болон өвдөгний скутерээ авлаа. Хөтөч Мая маань миний Гибсон болтыг анзаарснаа. "Оо, би таныг энэ замаар ийм байдалтай алхаж чадна гэж бодохгүй байна" гэв. Би түүнд магадгүй, гэхдээ оролдоод үзэхэд буруудахгүй шүү дээ гэж хариулав. Тэрээр үйл явдлыг толгой дохиод бид аяллаа эхэлсэн юм. Гимсэн байсан намайг чадна гэдэг түүний итгэсэн нь надад таалагддаг. Хэсэг хугацаанд би эгц зам хад чулууг өөрөө туулав. Тууштай хичээж зүтгэж байгаад маань урамшсан Мая нарийн улс авч миний скутерийн залуураас уяад татаж эхэллээ. Тэр намайг толгойд өөд Галилийн тэнгисийн эрэг дагуу нэмгийн цэцэрлэг дундуур чирж явав. Аяллаа төгсгөл ганцаараа хизээч хийж чадахгүй байсан зүйлийг хийхэд маань тусалсан ээлдэг хөтчтөө би талархлаа илэрхийлсэн. Их эзэн Енохыг газар нутгаараа илж өөрийг нь гэрчил хэмээн дуудахад Енох эргэлдсэн. Тэр нас залуу мөн ярихтаа удаан байв. Тэр ийм байдлаа уг замаар яаж алхаж чадах вүлээ? Сул тал нь түүнийг харалган болгосон байлаа. Түүнийг урагшлахад саад болж байсан зүйлийн тухайд их эзэн надтай хамт алхагтун.
хэмээн энгийнээр шууд хариулсан юм. Бидний төлөө шархтаж гэмтсэн цор ганц нэгэн мөнх бус амьдралын сорилт бэрхшээл таагүй зүйлс бидэнд тохиолдохыг зөвшөөрдөг. Хэдий ч биднээс тэдгээр сорилт бэрхшээлтэй ганцаараа нүр тулахыг хүсдэггүй гэдгийг бид Енохын адил санах учиртай. Бидний амьдралын хүнд хэцүү үйл явдал эсвэл одоо туулж буй зарим замыг үл харгалзан тэр биднийг өөртөөгөө хамт алхахад уурах болно. Зовж шаналсан үедээ аглаг бодод их эзэнтэй уулзаж буй залуу эрийн тухай бодоод үзтээ. Яаков гэрээсээ маш хол явж байсан. Харахгүй шүн тэрээр зөвхөн шат зүүдлээ зогсохгүй маш чухал гэрээний амлалтуудыг агуулсан зүүдийг зүүдэлсэн. Би үүнийг 5 хурууны амлалт гэж нэрлэх дуртай. Тэрхүү шүн их эзэн Яаковын дэргэд зогсож өөрийгөө түүний эцгийн бурхан хэмээн танилцуулаад ийн амлажээ. Би чамтай хамт байна. Би чамайг хамгаална. Би чамайг гэртээ буцааж авчирна. Би чамайг орхихгүй. Би чамд амласнаа биелүүлэх болно. Яаков сонгох хэрэгтэй болсон. Тэр эцгийнхээ бурхныг мэддэг төдий амьдрах эсвэл бурхантай байгуулах гэрээнийхээ харилцаанд тууштай амьдрахын аль нэгийг сонгож болох байв. Олон жилийн дараа Яаков бурхан миний шаналлт өдөр надад хариу өгч хаанч явсан надтай хамт байсан хэмээн тэдгээр гэрээний амлалтуудын дагуух амьдралаа гэрчилсэн юм. Хэрэв бид амьдралаа их эзэнтэй холбохыг сонгуул тэрээр Яаков төгсөн амлалтаа биелүүлсний адилаар шалалт өдрүүдэд манд бидний хүн нэг бүрт хариулах болно. Тэр энэ замаар бидэнтэй хамт алхах хэмээн амласан. Бид үүнийг гэрээний замаар алхах гэж нэрлэдэг ба энэ нь баптизмын гэрээнээс эхлээд ариун сүмд байгуулдаг гүн гүнзгий утгатай гэрээнүүд хүртэл удирддаг тэрхүү зам юм. Та эдгээр үгийг сонсоод юу хийх ёстой талаараа бодож байж магадгүй. Магадгүй энэ замыг шаардлагуудын зам гэж харж болох юм. Аливаа зүйлийг сайтар ажиглалтаар илүү сонирхол татам ямар нэг зүйлийг олж харах боломжтой болдог. Гэрээ чухал хэдий ч энэ нь зөвхөн гэрээний тухай асуудал биш. Энэ нь харилцааны тухай юм. Ерөнхийлөгч Russell M. Nelson гэрээний зам гэдэг нь бидний бурхантай харилцах харилцаа гэж заасан. Гэрэлтийн гэрийг бодоод үзээрэй. Хурмын өдөр чухал хэдий ч үүний дараа хамтдаа өнгөрүүлсэн амьдралаас үүссэн харилцаанд мөн адил чухал байдаг. Бурхантай гэрээний харилцаанд орох нь үүнтэй адил. Гэрээний нөхцлүүд тодорхой бөгөөд бидний зүгээс хүлээх үүргүүд гэж бий. Тэр бидний хүн нэг бүрийг өөрийнхөө чадлаар, зүр сэтгэлдээ, бүрэн шийдэмгий байдлаар ирэхэд мөн амлагдсан ажлууд нь ирнэ гэдэгт итгэн байгаа газраасаа түүнтэй хамт урагшлахад урьдаг. Судрууд бидэнд тэдгээр ажил ихэнхдээ түүний цаг хугацаанд, түүний арга замаар ирдэг гэдгийг сануулдаг бөгөөд энэ хугацаа нь 38 жил, 12 жил эсвэл одоо ч байж болно. Тэрхүү зам дээр хэрэгтэй үед чинь тэр та нарыг тайвшруулан туслах болно. Түүний номлол хүлцэнгүүгээр доош буух тухай юм. Иесус Христ одоогийн энэ нөхцөл байдалд бидэнтэй уулзах болно. Энэ шалтгааны улмаас Гетсеманы цэцэрлэг, загалмай, булш байх ёстой байсан. Ялан дийлэхэд маань бидэнд туслахын тулд аврагчийг илгээсэн. Гэвч байгаа газартаа үлдэх нь бидний эрэлхийлж буй авралыг авчрахгүй. Их эзэн Яаковыг газар шороон дээр орхиогүй шигэ биднийг хаа байгаа газарт маань орхихыг хүсдэггүй. Түүний номлол түүнчлэн дээшлэх тухай юм. Тэрээр бидэнд өөрийнх нь байгаа газарт зогсох алсдаа өөртөө адилхан болох боломжийг олгохын тулд бидний дотор орших болно. Иесус Христ биднийг өргөн дэмжихээр ирсэн. Тэр бидэнд түүнтэй адилхан болоход туслахыг хүсдэг. Тиймээс ариун сүм оршдог. Зөвхөн уг замл нь биднийг өргөмжлөхгүй. Бидний хамтрагч, аврагч маань биднийг өргөмжлөнө гэдгийг бид санах ёстой. Мөн энэ нь гэрээний харилцаа байгаагийн учир шалтгаан юм. Би Израильд байхдаа баруун ханаар зочилсон. Юудэчүүдийн хувьд энэ бол Израиль дахь хамгийн ариун нандин газар. Энэ нь тэдний ариун сүмээс үлдсэн бүх зүйл аж. Ихэнх хүн энэ ариун газарт очихдоо хамгийн сайхан хувцас өмсдөг ба тэдний сонгосон өмсгөл нь бурхантай харилцах харилцаандаа үнэнч байх билег тэмдгэн болдог. Тэд судар унших, шүтэн бишрэх, залбирлуудаа уудлахаар уг хан дээр очдог. Ариун сүмийнхээ төлөө тэд өөрсдийн өдрийг төдийгүй залбирлаа зориулдаг бөгөөд энэ нь гэрээний өргөөтэй байх хүслийг нь төрүүлдэг. Би тэдний үнж байдлыг биширч байна. Би Израилаас гэртээ эргэж ирээд гэрээний талаарх эргэн тойрныхоо яриаг илүү их чих тавин сонсох болсон. Хүмүүс би яагаад гэрээний замаар алхах хэрэгтэй юм бэ? Би яагаад гэрээ байгуулахын тулд ариун сүмд орох хэрэгтэй юм бэ? Би ариун өмсгөлийг яагаад өмсдөг юм бол? Би их эзэнтэй гэрээний харилцаанд хувь нэмрээ оруулах ёстой юу гэж асуудаг болохыг анзаарсан.
Эдгээр зөв бөгөөд чухал асуултуудын хариулт нь таны хувьд Иесус Христтэй ямар түвшний харилцааг тогтоохыг хүсэж байгаагаас шалтгаална. Бидний хүнийг бүр эдгээр гүнзгий хувийн асуултад өөрсдөөсөө хариулт хайж олох хэрэгтэй болдог. Миний хувьд би энэ замаар бурханлаг байдлаараа танигдсан. Гүнээ итгэл хүлээсэн. Тэнгэрлэг эцгийн хайр тохны хуваар алхдаг. Гэрээний хүүхдийн хувьд би амлагдсан ажлуудыг хүлээн авах хэрэгтэй. Би их эзэнтэй хамт алхахыг сонгосон. Би Христийн гэрч болон зогсохоор дуудагдсан. Зам хэцүү санагдах үед би боломж олгогч ач ивэлээр хүчирхэгждэг. Би түүний өргөөний боцхыг давах бүртээ түүнтэй илүү гүн гүнзгий гэрээний харилцаанд ордог. Би түүний сүнсээр ариусгагдаж, түүний хүчийг хүртэж, түүний хаанд улсыг байгуулахаар онцгойлон ажиллагддаг. Өдөр тутмын намжлах үйл явцаар дамжуулан мөн ариун яслаас 7 хоног бүр хүртснээр би тууштай байхад мөн сайныг үлдэхэд суралцаж байна. Би Иесус Христтэй энэ замаар алхдаг ба түүний дахин ирэх амлагдсан өдрийг хүлээж байна. Ингэснээр би түүний хэмээн лацдагдан Бурхны ариун нандин охин хэмээн өргөгдөх болно. Энэ бол миний гэрээний замаар алхдаг шалтгаан. Энэ бол миний гэрээний амлалуудаас зууран барьдаг шалтгаан. Энэ бол миний түүний гэрээний өргөөнд ордог шалтгаан. Энэ бол миний байнгын сануулагч болох ариун өмсгөлийг өмсдөг шалтгаан. Учир нь би түүнтэй байгуулсан гэрээнийхээ харилцаанд тууштай амьдрахыг хүсдэг. Магадгүй тааж мөн ийм байж болно. Байгаа газраасаа эхэл. Нөхцөл байдалд танд саад учруулахыг бүү зөвшөөр. Бид замдаа ямар төвшөнд хэр хурдан урагшилж байгаа нь өсвөл төгжлийн адил чухал биш гэдгийг санаарай. Гэрээний зам дээр буй өөрийн итгэдэг хэн нэгнээс аврагчийн талаар мэддэг зүйлийнхээ тухай ярьж өгөхийг хүс. Аврагчаас илүү их суралц. Аврагчтай гэрээнд нэгдснээр түүнтэй харилцах харилцаагаа хөгжүүл. Таны нас нөхцөл байдал огт хамаагүй. Та түүнтэй хамт алхаж чадна. Бидний Иесусийн замаар алхаж дуусны дараа Мая олсоо буцааж авсангүй. Тэр олсыг скутерт маань уяатай хിവэр нь үлдээв. Дараагийн хэдэн өдөр нь ах トゥ угийн маань өсвөр насны хүүхдүүд найзуудтайгаа намайг Иерусалимын гудамжинд тэр олсоор татан авч явсан юм. Тэд намайг Иесусийн тухай түүхэн газруудаар алгасуулахгүй авч явахдаа тэр маш их анхаарсан. Энэ нь надад өсөж буй үеийнхний хүч чадлыг сануулв. Бид та нараас суралцах боломжтой. Тэрхүү хөтөж болох Иесус Христийг мэдгчийн хүсэл та нарт байгаа. Та нар биднийг түүнтэй холбодог олсны хүчинд итгүүлдэг. Та нарт бусдыг цоглуулах бэлэг бий. Бид энэ замаар хамтдаа алхаж урам зоригийг дуудаж авчирч байгаадаа талархмаар. Христтэй холбоотой хувийн туршлагаа хуваалцахын хэрээр хувийн үнж байдал маань хүчирхэгждэг. Энэ тухай гэрчлэлээ би Иесус Христийн нэрээр үлдээж байна. Амен. At baptism, one of the promises that we made. Баптизм хүртэхдээ бидний өгдөг хамлалтуудын нэг бол Иесус Христийн нэрийг өөрсөд дээрээ авахд бэлэн байх явдал юм. Миний өнөөдрийн зорилго бол бид Иесус бол Христ хэмээх гэрчлэлээ болж өгвөл байнга үг үйлдэлээрээ хуваалцах замаар хүүгийнхээ нэрийг өөрсөд дээрээ авснаа Бурханд харуулж чадна гэдгийг сануулах юм. Аврагч амьсныхаа дараа Америк дахь хүмүүс тохинулж заахтаа ийм тунхагласан. Миний нэр болох Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой хэмээсэн судруудыг тэд уншаагүй гэж юу? Учир нь энэ нэрээр та нар эцсийн өдөр дуудагдах болно. Мөн өөрийн дээр миний нэрийг авсан мөн эцэг хүртэл төвчих хэн боловч чухамхүү тэр нь эцсийн өдөр аврагдах болно. Ерөнхийлөгч Рассел М. Нельсон аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь бусдад үйл хөдлөл үг хэлээрээ Есүс бол Христ гэдгийг тунхаглаж гэрчлэхийг хэлдэг хэмээн бидэнд заасан. Есүс Христийн хожим үеийн гигантнүүдийн сүмийн гишүүдийн хувьд бид хаанч байсан гэсэн их хийснийг болон түүний нэрийг гэрчлэгч болж зогсох онцгой боломж хийгээд айцлал бий.
амьдралаа Есүс Христийн сайн мэдээнд нийцүүлэн амьдрахыг хичээх үед бидний үйлдэл гитлэгчийн маань болон түүний нэрийн амьд гэрч болох болно. Түүгээр зогсохгүй бид Христийн талаар мэддэг, мэдэрдэг, итгэдэг зүйлээ бусдад хуваалцаж үүгээрээ Христийг гэрчилдэг. Бид үг үйлдэлээрээ их эзний талаарх гэрчлэлээ даруухнаар хуваалцах үед ариун сүнс чин сэтгэлтэй, зүрх сэтгэл нь нээлттэй, ирмэлзэгч оюунтай хүмүүст үүнийг баталдаг. Би сүмийн цуглаан дээр их эзний тухай ярьж, түүний талаарх шодрог гэрчлэлээ хуваалцаж, өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авснаа Бурханд харуулдаг гишүүдийн саяхан болсон 2 сүнслэг жишээг хуваалцмаар байна. Эхний жишээ. 2022 онд миний бие Гэрги Ильяны хамт Испани руу явахдаа тэндхийн сүмийн жижиг нэгжийн нэм гарагийн цуглаанд оролцсон юм. Би энэ дээр сууж байхдаа эхнэр маань цугласан олны дунд нэгэн настай эмэгтэй хажууд суусан байхыг анзаарав. Ариун ёслолын цуглаан дуусах үед би Ильян руу очиж шинэ найзаа танилцуулахыг түүнээс хүслээ. Тэр надад уг эмэгтэйг танилцуулаад түүнийг сүмийн гишүүн биш ч 2 жил орчим сүмд ирж байгаа талаар дурдав. Үүнийг сонсоод би Бурханаас эмээдэг энэ эмэгтэйгээс юу түүнийг иргэн ирж ийм удаан хугацаагаа сүмийн цуглаанд маань оролцоход нөлөөснийг асуусан юм. Тэр эмэгтэй танаа цуглаануудад Есүс Христийн тухай ярьдаг учраас би энд ирэх дуртай гэж илгэсгээр хариулав. Испани дахь тэр нэгжийн сүмийн гишүүд цуглаан дээрээ Христийн тухай ярьж, зааж, бас гэрчилж байсан тодорхой. 2 дахь жишээ. Бразилийн бүсэд үйлчилснийхээ дараа би сүмийн удирдах газарт үйлчлэх шинэ үүрэгт ажлыг хүлээн авсан юм. Энэ жилийн 7 дугаар сарын сүүлээр бид Salt Lake City рүү нүүж шинэ гайхалтай тойргийнхаа нэм гарагийн цуглаануудад оролцсон. Эдгээр цуглаануудын нэг нь мацхийн болон гэрчлийн цуглаан байв. Ариун ёслоос хүндэтгэл бишрэлтэйгээр хүртснийхээ дараа гишүүд босож нэг нэгээрээ ээлжлэн аврагчийн тухай гэрчлэлээ чин сэтгэлээсээ хуваалцсан юм. Уг цуглаан Есүс Христ дээр төвлөрсөн байсан ба бид сүнсийг үгүйсэхийн аргагүйгээр мэдэрсэн билээ. Бид синхруулэгдэж бидний итгэл хүчрхэгдсэн. Хэрв үннийг шударгаар эрэлхийлж буй сүмийн найзууд маань уг цуглаанд оролцсон бол энэ бол Христийн сүм мөн гэдгийг таньж мэдэх байсан. Сүмийн цуглаан маань бидэнд Христийн тухай гэрчлэх, мөн хүүгийнхэн нэрийг өөрсөд дээрээ авахдаа баясдаг гэдгээ Бурханд харуулах боломж болдох нь юутай сайхан айцлал вэ? Үйлдэлээрээ Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцсан түүний нэрийг өөрсөд дээрээ авах нэгэн хүчрхэг жишээг би одоо хуваалцъя. Өнгөрсөн 8 дугаар сард би Юба хотын Калифорнийн Федер Ривер ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт ахлагч Джонатан Шмидтийг дагалдан очсон юм. Тэнд би ариун сүмийн хүмүүс таниулах боломжоор ажиллагдсан байв. Эдгээр группийн нэгд сүмийн гишүүн Виржил Аткинсон мөн өөр шашны 7 найз нь байлаа. Уг айлчлалын төгсгөлд ариун сүмийн лацдан холболтын өрөөнд тэр өдөр ариун сүмд ирсэн найзуудтай хайраа илэрхийлж байхдаа Аткинсны ахын сэтгэл ихэд хөдлөв. Түүнийг ярьж дуусмагч нэгэн эмэгтэй бид бүгд Виржилд хайртай. Тэр бидэнд шашнаа хизээж тулгаж байгаагүй ч шашныхаа талаар ярихаас эмээдэггүй. Тэр зүгээр л итгэдэг зүйлийнхээ дагуу амьдардаг гэж хэлсэн юм. Олон жилийн турш Аткинсон ах Христийн адил амьдарсан түүний найзуудад хүчит гэрчлэл болсон юм. Түүний үлгэр жишээ Христийн нэрийг өөр дээрээ авсных нь хөдөлшгүй нотлохоо билээ.
Эцэст нь би сүмийн зөв нэрийг ашиглах замаар Христийн тухай гэрчилж түүний нэрийг өөрсдөө авах талаар мэдэж авсан сургамжаа хуваалцъя. Бурхны амьд бошиглогч ерөнхийлөгч Нельсон 2018 оны ерөнхий чуулган дээр сүмийн зөв нэр хэмээх үгэндээ ийн хэлсэн. Энэ бол зөв болгож байгаа хэрэг юм. Энэ бол их эзний зарлиг. Йосп Смит сэргээгдсэн сүмийг өөрөөрөө нэрлээгүй. Мормонч бас адил. Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн бүр Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүм хэмээн нэрлэгдэх ёстой хэмээн аврагч өөрөө хэлсэн билээ. Тэр өдөр бид бүгд бошиглагчийг дагаж тэр цагаас хойш сүмийн илчлэгдсэн нэрийг ашиглахаа амлан урам зоригтойгоор ерхий чуулгана өндөрлсөн. Би аль болох сүмийн зөв нэрийг ашиглахыг хичээх болсон. Эхний хэдэн удаа би маш анхааралтай байж хэвшсэн нэрслийг хэрэглэхгүй байхыг хичээж байлаа. Харин дараа нь сүмийн илчлэгдсэн нэрийг хэрэглэх нь надад илүү хялбар болсон. Олон ч удаа сүмийн нэрийг хурдан хэлэх тохиолдол гарч байсныг хэлэх нь зүйтэй болов. Хүмүүс сүмийн бүтэн нэрд анхаарлаа хандуулахгүй жаахан урт гэж бодохгүй гэж санаа минь зовж байлаа. Гэхдээ сүмийн бүтэн нэрийг хэлэх нь надад Есүс Христийн нэрийг дуудах буюу үнэндээ түүний сүмийн нэрийг нь тунхагласнаар аврагчийн талаарх гэрчлэлээ хуваалцах үнцэнтэй боломж олгож байгааг би ухаарсан юм. Мөн би бусадтай харилцахдаа сүмийн зөв нэрийг хэрэглэх үед Есүс Христийг тэр хэмжээгээр дурсан санаж түүний нөлөөг амьдралдаа мэдэрч байгаагаа анзаарсан. Бид бүгд бошиглагчийг дагаж сүмийн зөв нэрийг хэрэглэснээр их эзний нэрийг өөрсдөө илүү бүрэн дүүрэн хүлээн авах замаар Есүс Христийг илүү ихээр гэрчилж сурах боломжтой. Энэхүү хүндэтгэлийн өдрийн өглөө ерөнхийлөгч Нельсон бол Бурхны амьд бошиглогч. Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүм бол Христийн сэргээгдсэн сүм мөн гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Би Бурхны хүүг мөн түүний бурханлаг байдлыг даруухнаар гэрчилж байна. Тэр бол Бурхны ууган хийгээд төрсөн ганц хүү бидний аврагч бөгөөд гитэлгэгч Эммануэл билээ. Есүс Христийн нэрээр амен. I feel privileged to have had the blessing of hearing my Христийн амгалан дүлгөөн дагалдагчид янз бүрийн ерөнхийлөгч Баалар дах маань гэрчлэлээ хуваалцаж үг хэлсэнд би үнэхээр их баярлж байна. Тэрээр өнөө цаг үед хамгийн удаан байгаа төлөөлөгч билээ. Христийн амгалан дүлгөөн дагалдагчид янз бүрийн сорилт бэрхшээлтэд тулгардаг цаг үед бид амьдарч байна. Есүс Христийг гэрчилж даруухнаар шүтэн биширч түүнд итгэдэг хүмүүс байнгын зовлон зүдгүүр сорилт саад бэрхшээлийг туулсаар ирсэн. Миний эхнэр Мэри бид хоёр ч мөн ялгаагүй. Өнгөрсөн хэдэн жил бид хоёрын ахлах сургуулийн найзууд, номлолын хамтрагчид, заримынх нь эхнэрүүд, хуучны хамтран ажиллагсад зэрэг дотны найз нөхдөөс олон нь ерөнхийлөгч Рассел М. Нельсны хэлснээр хөшгөний нөгөө талд дэвшсэн юм. Итгэл үнэмшилтэй гэр бүлд өссөн ч гэрээний замаас хазаасан тэднийг бид хардаг. Бид 23 настай ач хүүгээ аимшигт автын ослоор харамсалтайгаар алдлаа. Зарим эрхэм найз, гэр бүлийн гишүүн, ажлын хамтрагчид ч эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг туулсан. Бид зовлон зүдгүүр тохиолдох бүрд гашуудж нэг нэгнийхээ ачааг хөнгөлөх гэж хичээдэг. Бид биелэл болоогүй зүйлийн төлөө, дуулж чадаагүй дууны төлөө шаналдаг. Энэхүү мөнх бус аялалд муу зүйлс сайн хүмүүс тохиолддог. Хавайн, Мауи, Өмнөд Жил болон зүүн Канадын бүс нутагт гарсан аимшигт төмөр нь сайн хүмүүст заримдаа тохиолддог аимшигт үйл явдлын жишээ юм. Бид агуу үнэт Совд номоос их эзэн Абрахамд сүнсний мөнхийн мөн чанарыг илчилсэн тухай уншдаг.
Авраам өмнөх амьдрал, урьдчилан томилолт, бүтээлт, гэтлэгчийг сонгосон үйл явдал болон хүн төрлөختний хоёр дахь байдал буюу энэ мөнх бус амьдралын талаар олж мэдсэн. Гэтлэгч ийм тунхагласан. Дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно. Мөн их эзэн тэдний бурхан тэдэнд зарлаглах бүх зүйл юу ч гэсэн тэд хийх нү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно. Одоо бид бүгд бурханы агуу аврал өргөмжлөлийн төлөвлөгөөний нэг хэсэг болох Алдар суугийн хаант улс руу урагшлах аяллалынхаа хоёр дахь байдалд энд байгаа. Бид сонгох эрхийн ажлыг хүртсэн мөнх бус амьдралын сорилтод автдаг. Энэ бол бидэнд өгөгдсөн бурхантай уулзахаар бэлтгэх цаг юм. Бид Есүс Христ болон энэхүү төлөвлөгөөнд дэх түүний үүргийн тухай мэдхээр ажиллагдсан. Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүм буюу түүний сэргээгдсэн сүмийн гишүүн болох онцгой ажил бидэнд байдаг. Христийн амгалан төлөвлөгөөнд дагалдагчдын хувьд бид түүний зарилгуудын дагуу амьдрахыг хичээдэг. Энэ нь хизээж түүний дагалдагчдад амар байгаагүй. Аврагчид ч мөн адил өөрийн мөнх бус номлолоо итгэлтэйгээр гүйцэлдүүлэхэд хялбар байсангүй. Судруудад тодорхой хэлсэнчлэн олон нь эд, мөн баяс, учир нь маргааш бид өхөн гэсэн хандлагад бууж өгөх болно. Бусад үл итгэгчид дараагийн шин зүйл болон хүмүүсийн гүн ухааныг сурталчлах ижил санаа бодолтой бүлэг хүмүүс рүү ухран оддог. Тэд үннийг хаанаас олохыг мэддэггүй. Христийн амгалан төлөвлөгөөнд дагалдагчид аль ч замыг дагдаггүй. Бид амьдарч буй нийгмийнхаа идэх зүтгэлтэй ээлдэг гишүүд билээ. Бид Бурхны бүх хүүхдийг Христийн сургаалыг дагахыг урьж, хайрлж, тэдэнтэй хуваалцдаг. Одоо төдийгүй үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгох гэсэн хайрт бошиглагч, ерөнхийлөгч Нельсны зөвлөгөөг бид дагдаг. Энэ сүнслэгээр өдөөгдсөн арга барил нь судрууд болон бошиглолын чиглүүлэгт аль алинд нийцсэн байдаг. 1829 онд сэргээгдсэн сүм хараахан зохион байгуулагдаагүй, Мормны номч хэвлэгдээгүй байсан. Зовж шаналж буй бүлэг хүн Бурхны сүнсээр өдөөгдөж бошиглагч Есүс мэтийг дагсан байна. Их эзэн хүнд хэцүү цагт нь Йосефт "Бүү бяцхан сүрэг, сайныг үлдэгтэн. Дэлхий хийгээд та нарын эсрэг нэгдэг. Учир нь хэрв та нар миний хадан дээр баригдсан байх аваас тэд дийлхэн үгүй" хэмээх зөвлөгөөг илчилсэн. Тэр тэдэнд ийм зөвлөсөн. "Санаа бодол болгондоо над руу харагтун. Бүү эргэлз, бүү. Итгэлтэй байгтун. Миний зарилгуудыг сахигтун. Мөн та нар Тэнгэрийн хаант улсыг өвлөх болно." Бидний Тэнгэрлэг хувь тавилан зовлон бэрхшээл тохиолдох үед өөрчлөгдөхгүй тодорхой. Еврей номдэр хэрэгцээтэй цагт туслах нэгүүлслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүүлслийн хаан ширээнд зоримгоор очихыг бидэнд зөвлөсөн. Есүс Христ мөнх авралын их үндэс мөн. Христийн амгалан төлөвлөгөөнд дагалдагчдыг хүмүүний үрстэй хамт амгалан төлөвлөгөөн алдахын учир магтсан хүү Моронон иш татсан Мормны үгэнд би дуртай. Сүмд Христийн амгалан төлөвлөгөөнд дагалдагчид байхаар хичээж буй биднийг их эзэн хийгээд аврагч Есүс Христэд төвлөрөх үед гэрэл гэгээтэй өдрүүд хүлээж байдаг. Сорилт бэрхшээл нь мөнх бус амьдралын нэг хэсэг ба дэлхий дээрх хүн бүрийн амьдралд тохиолддог. Үүнд улс орон, хувь хүмүүсийн хоорондын томоохон зөрчилдөөн багтдаг. Сүмийн удирдагчдаас яагаад бурхан хүмүүст тэр дундаа сайн хүмүүст муу зүйл тохиолдохыг зүгээр л зөвшөөрдөг юм бол яагаад зөв шударга их эзэнд үйлчлдэг хүмүүсийг ийм гай зовлонгоос хамгаалдаггүй юм бол гэж олон удаа асуудаг. Бид бүх хариултыг мэдэхгүй ч бидний хүн нэг бүрийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэсэн итгэл найдвартайгаар зовлон зүдгүүр сорилт саад бэрхшээлийг туулах боломжийг олгодог чухал зарчмуудыг бид мэддэг. Бошиглагч Есүс мэтийг Либерти шоронд байхад их эзний түүнд хэлсэн үгнээс илүү саад бэрхшээлийг даван туулахтай холбоотой жишээ сударт байхгүй. Их эзэн ийм тунхагласан. Хэрв тамийн ирүү чиний араас амаа тонгмоор ангаалгах аваас эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно. Мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэх тун хүмүн. Хүний хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү? Хүний хийж чадах юмнаас бүү эмэ. Учир нь бурхан чамтай үрд мөн
мөнхөд хамт байх болно. Биднийг хувьчлан мэдэж хайрладаг, мөн бидний зовлонг төгс ойлгодог Тэнгэрлэг эцэг бидэнд байдаг нь тодорхой. Түүний хүү Иесус Христ бол бидний аврагч бөгөөд гэтлэгч мөн. Ерөнхийлөгч Рассел М. Нельсон, ерөнхийлөгч М. Рассел Баллард нар миний сайн мэддэг номол гарын авлагын 2 дахь шинэ хэвлэлийн ач холбогдлыг онцолсон билээ. Би тэдний өөдрөг үзэлтэй нэгдээ. Энэ шинэ хэвлэл нь ариун содруудыг гэрчилж хүчрэхгээр энхүү тунхагладаг. Есүс Христ өөрийн цагаатгч золиослолоор бидний өвчин шаналл, зовлон, зүдгүүр, сул дорой байдлыг өөр дээрээ авсан. Иймээс тэр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынхын дагуу хэрхэн халамжлахыг мэддэг. Тэр над дээр ир гэж урьдаг бөгөөд биднийг ийн ирэхэд тэр бидэнд амралт, найдвар, хүч чадал, харах өнцөг, эдгэрэлтийг өгдөг. Есүс Христэд болон түүний цагаатгалд итгэж найдах юм бол тэр бидэнд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр, өвчин эмгээд даван гарахад тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байх болно. Амьдралын шударга бус гэсэн юм бүхэн Есүс Христийн цагаатгалаар зөв болгогдож болно. Бид баяр хөөртэйгээр Христийн амгалан төлөвөнд дагалдагчд байж чадна. Эцгийн маань хүүхдүүдтэй зориулсан аз жаргалын төлөвлөгөөнд зөвхөн өмнөх амьдрал, мөнх бус амьдрал багтаа зогсохгүй, мөнх амьдралыг хүлээн авах боломж багтдаг. Тэр үед бид халин одсон тэдгээр хүмүүстэйгээ агуу хийгээд алдар суутаагаар дахин уулзрах болно. Бүх буруу зүйл зөв болгогдох ба бид юмсыг тав тодорхой алдаа мадаггүй харах өнцөг болон ойлголттойгоор харах болно. Сүмийн удирдагчид энэ харах өнцгийг 3 үзэгдэлт жүжигийн өрнөл донд явж байгаа хүмүүстэй зөвөрлөдөг. Тэнгэрлэг эцгийн төлөвлөгөөг мэддэггүй хүмүүс 1-р үзэгдэлт юу болсныг мөн тэнд тодорхойлогдсон зорилгыг ойлгодоггүй ба Тэнгэрлэг эцгийн алдар сууд гүйцэтгэл болох 3 дахь үзэгдэлд тохиох тодруулга шийдвэрийг мэддэггүй. Олон хүн түүний хайраар дүүрэн цогц төлөвлөгөө өөртөө буруугаас болоогүй сул дорой тэдгээрд эцэстээ нөлөөлөхгүй гэдгийг ойлгодоггүй. Энэ бол Есүс Христийн судруудад зөв шударга аврагчийг дагдаг, түүний зарилгуудыг сахидаг Христийн амгалан төлөвлөгөөн дагалдагчид ажиллагдах болно гэж тодорхой бичсэн байдаг. Амьдралынхын нөхцөл байдлаас үл хамааран зөв шударга хүмүүст зориулсан хамгийн чухал судруудын нэг нь хаан Бенжамины хүмүүстэй хандан хэлсэн үгийн хэсэг юм. Тэрээр зарилгуудыг итгэлтэйгээр сахидаг хүмүүс энэ амьдралд бүх зүйлд ажиллагдаж, Бурхантай хамт хизээж төгсөжгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд Тэнгэрт хүлээн авагдах болно хэмээн амладаг. Бид бараг бүгдээрээ амьдралдаа бие махбодын болон сүнслэг байдлын шуургатай, зарим нь бүр аимшигт шуургатай нүүр тулж байснаа хүлээн зөвшөөрдөг. Хайр Тэнгэрлэг эцэг болон түүний сэргээгдсэн сүмийн тэргүүн болох түүний хүү Иесус Христ биднийг бэлтгэж хамгаалахын тулд аюулаас сэрэмжлүүлэх бэлтгэх судрууд болон бушаалагчдыг бидэнд өгсөн. Зарим удирдамж шууд үйлдэхийг шаарддаг бол зарим нь ирээдүйн олон жилд хамгаалалт болдог. Сургаал ба гэрээний их эзний өмнөх үг болох 1-р хэсэгт бушаалагчдын үгсэд анхаарал тавихыг бидэнд зөвлөсөн. 1-р хэсэгт түүнчлэн бидэнд бэлтгэх тун та нар эрэх тэр зүйлийн төлөө бэлтгэх тун гэж анхааруулдаг. Их эзэн тохиолдох бэрхшээлүүдэд бэлтгэх боломжийг өөрийн хүмүүст олгодог. 1847 оны 1-р сарын 14-нд Winter Quarters-т их эзэн ерөнхийлөгч Brigham Young-д нэгэн хүчит илчилтийг өгсөн. Энэ илчилт нь их эзэн хүмүүсээ эрэх тэр зүйлд бэлтгэдэг талаарх сонгодог жишээ юм. Итгэлтэй гигантнууд Salt Lake-ийн хөндөдөх ариун газар руу нүүж эхэлсэн байв. Тэд Наувугийн ариун сүмийг амжилттай барьж ариун нандин аврах ёслолуудыг хүлээн авсан. Тэд Миссуригээс хөөгдөө зогсохгүй хавчин гадуур хогчид тэднийг хахир хөвлийн улиралд Наувугаас хөөж гаргав. Бригмийн илчлэлтэд уг нүүлдэд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгсөн. Их эзэн ядуус бэлэвсэн эмэгтэйчүүд эцэггүй хүүхдүүд мөн Мормон батальонд үйлчилж буй хүмүүсийн гэр бүлийг харж хандахад онцгой ач холбогдол өгсөн. Учир нь гигантнуудын үндсэн хэсэг аимшигт аялалдаа гарсан байлаа. Их эзэн зөв шударгаар амьдрах бусад зөвлөгөөнөөс гадна өдгөөж бидэнд үргэлжлүүлэн хамаатай өөр 2 зарчмыг онцолсон.
Нэгдүгээрт тэрээр их эзнийг дуугаар, хөгжмөөр, бүжгээр, мөн магтаалын болон талархлын залбирлаар магтагтун хэмээн тэднийг зоригжуулсан. Хоёрдугаарт их эзэн хэрэв тэд ой гашуутай байх аваас сүнс чинь баяр хөөртэй байж болохын тулд их эзэн бурхнаа даруухан залбирлаар дуудагтун гэж зөвлөсөн. Эдгээр хоёр сануулга бидний үед ч агуу зөвлөгөө байсаар байна. Магтаал, хөгжим, талархлаар дүүрэн амьдрал онцгойлон ажиллагддаг. Баяр хөөртэй байж залбирлаар дамжуулан Тэнгэрлэг тусламжид найдах нь Христийн амгалан дүлгөөн дагалдагчид байх хүчрхэг арга зам билээ. Үргэлж зоригтой байхыг хичээх нь сүнслэг байдлын хувьд цөхрөхгүй байхад тусалдаг. Утга төгөлдөр нэгэн дуулалын сүүлийн мөрөнд Тэнгэрийн эдгэж чадахгүй шанал дэлхийд үгүй хэмээн гайхалтайгаар хариулсан байдаг. Их эзэн Иесус Христийн төлөөлөгчийн хувьд Христийн амгалан дүлгөөн дагалдагчид энэ амьдралд амар амгалан болон алдар сууд Тэнгэрлэг уулзалтыг олно гэдгийг би гэрчилж байна. Аврагчийн бурханлаг чанар болон түүний цагаатгалын бодит байдлыг би баттай гэрчилж байна. Тэр бол бидний аврагч мөн гэтлэгч билээ. Иесус Христийн нэрээр амен. When directed to do so, the congregation will join the choir. Найрал дуучид бидэнд After the singing, we will hear from Elder D. эзний хүүхдүүд эрцгээх дундууг үзэгчдтэй хамт дуулнаа. He will be followed by Bishop W. Christopher Waddell, who serves as first counselor in the presiding bishopric. This is the Sunday morning session of the 100. Энэ бол Иесус Христийн хожмын гигэнт нүдний сүмийн хагас жил тутмын 193 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн өглөөний хоролдоон юм.
Isn't it wonderful to sing with the choir in such a joyful song? We all, together with the tabernacle choir. Гайхалтай хооронд тоортой хамт дуулсандаа талархалтай байна. Ерхийлэгчнээс бид та бүхэнд танд хайртай. It has been called by some the greatest short story ever Зарим told. хүн үүнийг хамгийн агуу богино түүх гэж ярьдаг. Дэлхийд даяар мянган хэлээр орчуулагдсан энэ түүхийг хэн нэгэн хаа нэгтээ ярихгүйгээр над жаргасан тохиолдол байхгүй гэвэл буруудахгүй. It was told by Jesus Christ. Алдагдсныг хайж аврахаар дэлхийд ирсэн бидний аврагч мөн гэтлэгч Есүс Христ уг түүхийг ярьсан билээ. Тэрээр энэ зүйлийг хоёр хүүтэй нэг хүн байжээ гэх энгийн үгсээр эхэлдэг. Төд удалгүй зүрх шимшрүүлэн зөрчил үүсэхийг бид олж мэддэг. Нэг хүн эцэгтэй гэрийнхээ амьдралаас залхаж байгаагаа хэлдэг. Тэр эрх чөлөөтэй байхыг хүссэн. Тэр эцэг эхийнхээ заншил мөн заасан зүйлсийг орхихыг хүссэн. Тэр өв хөрөнгийн өөрт ногдох хувийг даруй авахыг хүссэн. Үүнийг сонсон эцэгт нь ямар мэдрэмж төрснийг та төсөөлж чадах уу? Хүүгийнх нь юунаас илүү хүссэн зүйл нь гэр бүлээ орхиж хизээч эргэж ирэхгүйгээр явах гэдгийг ойлгосон түнд ямар байсан бол хүүн явахдаа адал явдал баяр хөөргийг мэдэрсэн гарцаагүй. Эцэст нь тэр ингэж нэг бие дааж баг насандаа захирагдаг байсан зарчим, ёс заншил гих зэргээс чөлөөлөгдөж эцэгийнхээ оролцоогүйгээр өөрөө сонголтоо хийх боломжтой боллоо. Ахиж гимшихээргүй болов. Тэрээр өөртөө найдал бодол санаатай хүмүүсийн дунд өөрийгөө зөвшөөрүүлж өөрийн хүснээрээ амьдрах боломжтой болов. Алс хоолын газарт очоод удалгүй шинэ найзуудтай болж үргэлж мөрөөддөг байсан амьдралаараа амьдарч эхлэв. Тэрээр мөнгөө харамгүй засдаг байсан тул олон хүн түүнд дуртай байсан бах. Түүний эд хөрөнгийг хамтран үрэгчд болох шинэ найзууд нь түүнийг шүүсэнгүй. Тэд түүнийг сонголтод баярлаж дэмжиж бас түгээн дэлгэрүүлж байв. Тэр үед олон нийтийн сүлжээ байсан бол түүнийг найзуудтайгаа хөөрж баярлаж байсан зургуудаар дүүргэж хамгийн сайхан амьдрал ад жаргалаар дүүрэн аль эрт ингэх байсан юм гэсэн хаштагуудыг тавих байсан биз. Гэвч зугаа цэнгэл удаан үргэлжилсэнгүй. Ер нь үргэлжилдэггүй. Хоёр зүйл тохиолсны нэг нь тэр мөнгөө үрж дуусгав. Дараа нь тэр нутагт их үлсэглэн болов. Нөхцөл байдалд ортоход тэр самгардаж эхлэв. Нэгэн цагт баян тансаг явсан тэрээр одоо хоноглох газар байтугай ганц аяг хоолж авч чадахгүй болсон байв. Тэр амьд үлдэхийн тулд яах хэрэгтэй вэ? Тэрээр найзуудтай өгөөмөр байсан. Одоо тэд түүнд туслах болов уу? Тэрээр хөл дээрээ бослоо найзуудаасаа багахан тусламж гуйж үтсэн гэж би төсөөлж байна. Гэвч судар дээр хинч түүнд юу ч өгсөнгүй гэж бичигдсэн. Амьд үлдэхийн тулд тэрээр нутгийн нэг иргэний гахайг хариулдаг болжээ. Маш их хөлсөж, орхигдож, ганцаардсан залуу маань амьдрал нь яаж ингэж буруугаар эргэж, бүр аимшигтай дорцсныг эргэцүүлж бодсон байх. Хоосон ходоодоор түүний асуудал зогсонгүй. Түүний зүрх сэтгэл хоосорсон байлаа. Тэрээр дэлхийн хүсэл шунлаа хангах нь түүнд ад жаргалыг авчирч ариун явдлын хуулиуд тэрхүү ад жаргалд хүрэхэд нь саад болдог гэдэгт бүрэн итгэж байсан. Одоо түүний бодол өөрчлөгдсөн. Тэр энэ мэдлэгийг ямар их үнээр олж авав та. Бие махбодын болон сүнслэг өлсөглөн нэмэгдэхийн хэрээр түүний бодол эцэг рүүгээ эргэв. Болж өнгөрсөн зүйлсийн дараа тэр хүүдээ туслах болов.
эцгийнхэн зарс нарын хамгийн дорд нь жидэх хоолтой шуурганаас хорогдох байртай байж гэвч эцэгтэй эргэж очино гэж юу хизээч үгүй. Өвөлсөн бүх нутагта өвөлсөн бүх хөрөнгөө өрн таран хийснээ тосгоныхондоо ярина гэж юу байж боломгүй. Тэрээр гэр бүлийнхээ нэр хүндийг унгаж эцгийнхээ зүрх сэтгэлийг шархлуулах нь гэж сануулж байсан хөршүүдийнхээ нүрийг харах гэж юу? Эрэг чөлөөтөө болж байгаагаа хэлж байсан хуучин найзууд дээр очих уу? Төвчшгүй юм. Гэвч түүнийг ухаартал, өлсөглөн, ганцаардал, гимшил түүнээс салсангүй. Тэр юу хийх хэрэгтэйг мэдэж байв. Энэ үед зүрх сэтгэл нь шаналсан гэрийн эзэн болох аавынхын талаар одоо бүгдээрээ бодцгоё. Тэрээр хүүгийнхээ төлөө хэдэн зуун, магадгүй хэдэн мянган цагийг сэтгэл зовнон өнгөрүүлсэн бол хүүгийнхээ яаж зовсон зам харгыг тэр хэр удаан харуулдаж орхин оцсон тэр цаг мөчийг хэдэн удаа санагалдсан бол хүүг нь аюулгүй байлгахыг мөн үннийг олж эргэн ирэхийн төлөө шүн бурхнаас гуйн залбирсан бол тэгээд нэгэн өдөр ууг эцэг гэрлүүн хөтлөх тэрхүү ганцаардлын зам руу ширтэн байтал алсад өөрлөө нь ойртон ирж буй нэгэн хүнийг харав. Тэгэх боломж байгаа юу? Тэр хүн хол зайтай байсан ч эцэг нь тэр даруй хүүгээ танив. Тэр хүү рүүгээ гүйж очоод тэврэн авч үнсэв. Хүн дотроо бараг 1000 удаа давтсан байж болох хүүгээ хэлэн аава хэмээн дуудаад би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гээгдэхин зогсохгүй. Харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч гэв. Аав нь харин түүний хэлэх хүүгсийг дуусгасангүй. Нүдэндээ баярын нулимс сэлгэнүүлэн хамгийн сайхан хувцас авчир. Түүний хувцсал гарт нь бүгж зүү, хөлд нь гутлан өмсөг, тарган тугал авчир шинэдэл бүгдээрээ найрлаж сэнги хүмүн эргэж ирлээ гэв. Миний ажлын өрөөнд Германы зураач Ричард Бьюрдийн нэгэн уран зураг өлгөөтэй байдаг. Хайрад бид хоёр энэ зурагт их дуртай. Энэ нь аврагчийн ярьсан сургаалт зөвлөлийг илүү гүн гүнзгий илэрхийлэн харуулдаг. Хүүг иргэн ирсэн хүн бүрд ихэд баярлаж байсан боловч нэг хүн түүнд дургүй байсан түүний ах байв. Тэрээр сэтгэлийн шарахтай байв. Дүүн өөрт ноогдох өв хөрөнгөө шаардахад тэр дэрэгдэн байсан. Эцэг нь асар их уй гашууд автахыг тэр харсан. Дүүн явснаас хойш тэрээр эцгийнхээ ачааг хөнгөлөхийг ирмэлцсэн. Өдөр бүр аавынхаа шаналсан зүрх сэтгэлийг тайвшруулахаар тэрээр хөдөлмөрлсөн. Харин одоо хуумгай хүү дуулуургүй дүүн иргэн ирэхэд хүмүүс түүнийг ихэд анхаарч баярлаж байна. Тэрээр эцэгтэй хандан олон жилийн турш би хизээш таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч ганц ч удаа болов надад зориулан баярлан цэнгэж байгаагүй гэв. Аав нь хариуд нь миний хүү. Минийх гэсэн бүхэн чинийг шүү дээ. Энэ бол шагнал эсвэл баяр тэмдэглэхийг харьцуулах тухай биш. Энэ бол эдгээлтийн тухай юм. Бидний олон жил хүсэн хүлээсэн мөч ирлээ. Дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан. Гэвч олджээ. Химэн хариулав. Хайр дах эгч нараа, хайрт нөхдөө, аврагчийн заасан бүх сургаалт зөвлөлийн адил энэ бол зөвхөн эртээр үед амьдарч байсан хүмүүсийн тухай биш юм. Энэ бол өнөөдрийн та бидний тухай юм. Бидний дунд өөрийн ашиг сонирхолд төвлөрснөөр илүү ад жаргалыг олон хэмгэсэн ташаа бодлоор ариун замаасаа хазааж байгаагүй хүн байна уу? Бидний дунд даруусгагдаж, зүрх сэтгэл нь нэмтэрч, уучлал инэрлийг хүсэн эрэлхийлж байгаагүй хүн байна гэж үү? Магадгүй зарим нь дотроо
буцаж очих боломжтой болов? Хуучин найзууд минь намайг үргэлж элдвээр дуудаж, надаас татгалзаж, нүүр буруулах болов? Алдагдсан хിവэр байх нь дээр юм болов? Буцаж очих гэж оролдвол бурхан яах бол гэж бодож байж магадгүй. Энэ сургаал зүйлэл бидэнд хариултыг өгдөг. Бидний Тэнгэрлэг эцэг хайр, инэрлэр дүүрэн зүрх сэтгэлээр биднийг ухтан гүйх болно. Тэр биднийг тэврэн авч, биднийг хувцаслаж, хороонд минь бөгж зүүж, хөлд минь маань гутал өмсүүлэн, бүгдээрээ найрлагдсангүй. Учир нь энэ хүмүн үхсэн боловч амилжээ гэх болно. Бидний иргэн ирэлт Тэнгэрт баярлах болно. Үгээр хэлхийн аргагүй алдраар дүүрэн байх болно. Одоо би та бүхний хувь нэг бүрт хандан ярмаар байна. Амьдралд тань юу ч болж байсан гэсэн би хайр данд нөхөр төлөөлөгч ахлагч Джеффри Ар Холландын дараах үгсийг давтан тунхаглаж байна. Христийн цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадхааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү. Сонголтуудтай таныг аврагчаас мөн түүний сүмээс холдуулсан байж болохч тэргүүн ангаагч таныг гэртээ харих зам дээр тань хүлээн авахар зогсож байгаа. Түүнчлэн Есүс Христийн сүмийн гишүүн бид ч бас түүний үлгэр жишээг даган таныг ах эгч найзын хуваар тэврэн авахар хүлээж байна. Бид тантай хамт баясаж найрладаг билээ. Та иргэн ирснээр хинэж ажлыг хуваахгүй. Учир нь эцгийн хувь хэршиг бол хязгааргүй бөгөөд хин нэгэнд өгсөн зүйл нь бусад хүнд өгөгдөх хөвийг ямар ч байдлаар багасгахгүй. Иргэн ирэх нь амар хэлбэр зүйл гэж би дүр эсгэхгүй. Би үүнийг гэрчилж байна. Энэ үнэндээ таны хийх хамгийн хэцүү сонголт байж болно. Гэвч иргэн ирэхийг шийдэж бидний аврагч бөгөөд гэтлэгчийн замаар алхаж эхлэх мөчөөс л түүний хүч таны амьдралд ирж үүнийг өөрчлөх болно гэдгийг би гэрчилж байна. Тэнгэр дэх хэлч нар баясах болно. Христийн гэр бүл бид ч мөн адил байх болно. Эцсийн эцэс бид алдагдсан байх ямар байдгийг мэднэ. Бид бүгд Христийн цагаатгагч хүчинд өдөр бүр найддаг. Бид энэ замыг мэддэг бөгөөд тантай хамт алхах болно. Бидний зам уй гашуу, харамсал, эсвэл гониг харуулсалгүй байх уу? Үгүй. Гэвч бид аврах чадал бүхий түүний гавьянд та нар бүрэн дүүрнээр даатхан түүнд хэлбэрлэхгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болоо. Бид хамтдаа найдварын төгс гэрэлтэйгээр мөн Бурхныг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулan Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Хамтдаа бид хэлхийн аргагүй алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Учир нь Есүс Христ бол бидний хүч чадал билээ. Бидний хүн нэг бүр энэхүү агуу сургаалт зүйлээс бидний гэртээ хүрэх зам дээр гарахыг дуудаж буй эцгийн дуу хоолойг сонсож цаашлан намжлах зоригтой байж өршөөлийг хүлээн авч хайр нэгүслэр дүүрэн бурхан руу иргэн аваачих замыг дагах болтугай хэмээн би залбирч байна. Үүнийг би гэрчилж та бүхэнд ажиллаа үлдээж байна. Есүс Христийн нэрээр амен. From 1856. 1856-аас 1860 оны хооронд мянган хожим үеийн гигантын анхдагч Солт Лейк Валли руу аялах үедээ өөрсдийн эзүүлсийг атсан гар тэргийг түрэн 1600 гаруй километр замыг туулсан юм. 167 жилийн өмнөх энэ 7 хоногт буюу 1856 оны 10 дугаар сарын 4-нд ерөнхийлөгч Бригем Янг өвлийн улирал айсвэ цагт Эдвард Мартин, Джеймс Уилли тэргүүтэй гар тэрэгний 2 бүлэгт Солт Лейкээс хэдэн зуун километрийн зайд ирж буйг мэдээд
цочирдсан аж. Яг маргааш нь ерөнхийлөгч Янг гигантнүүдийн өмнө зогсоод бидний маш олон ах эгч гар тэрэгтэйгээ хээр талд явна. Бид тэднийг энд авчрах ёстой. Яг одоо явж хээр талд буй тэр хүмүүсийг авчирцгаая хэмээн мэдэгджээ. 2 хоногийн дараа эхний аврах баг гар тэрэгтэй анхдагчдыг хайхаар явсан юм. Уилигийн бүлгийн нэгэн гишүүн үндсэн аврах багийнхан ирэхээс өмнө зөвхөрсөн нөхцөл байдалд байсан тухайга дүрсэлсэн байдаг. Тэрээр бүх зүйл ингээд замхарч амьдрах өдрүүд дууссан мэт санагдах үед цэлмэг тэнгэрт аян цагих адил Бурхан бидний залбирлуудад хариулсан юм. Аврах багийнхан хоол хүнс авчирч хангамж авчирч бидний өмнө тавихад аврагдсандаа бид Бурхандаа хичнээн их талархсан гэж хэмээн хуваалцсан байдаг. Аль болох олон хүнийг гэрт нь аюулгүй авчрахын тулд эрс тэрс уур амьсгалд өөрсдийн амь насыг эрсэлд оруулсан эдгээр аврагч бол анхдагчдын хувьд баатрууд байсан юм. Тэр баатруудын нэг нь Ефрем Хэнкс байсан билээ. 10 дугаар сарын дундуур Хэнкс уг гар тэрэгний бүлгийн хүнд нөхцөл байдлыг мэдээгүй байсан ба аялаа дуусгаад Солт-Лейк дэх гэрлүүгээ буцах замд шөнө түүнд хоолоо ирж гар тэрэгтэй хүмүүс хүнд нөхцөл байдал байна. Чиний тусламж хэрэгтэй байна. Чи тэдэнд туслахаар явах уу хэмээн сэрэв. Уг асуулт түүний толгойд эргэлцсээр тэр Солт-Лейк Сити рүү яаран буцав. Ерөнхийлөгч Хибер Скэмбл нэмэлт сайн дурайхныг дуутахыг сонсоод дараагийн өдөр нь аврам туслахаар ганцаар явсан юм. Хурдтай явсаар тэр замдаа бусад аврагчийг гүйцэж Мартины бүлэг дээр очих үеэ дурсахдаа тэдний буудалсан газарт очих үед харсан тэрхүү нөхцөл байдал хизээч миний ой санамжаас арилгахгүй. Мөн энэ нь амархан уяраад байдаггүй сэтгэлийг минь ихэд хөдлөгсөн гэжээ. Ефрем майхнаас майхан руу орж өвдсөн хүмүүсийг ажиллахад олон өдрийг зориулсан. Мөн тэрээр олон удаа бид их эзэн Иесус Христийн нэрээр тохинуулж эрүүл мэндийн ажил өгөхөд зовж шаналсан хүмүүс тэр даруй илааршиж агшин зуурт эдгэрч байсан гэж хэлжээ. Ефрем Хэнкс гар тэрэгтэй анхдагчдын хувьд үрд баатар нь байх болно. Энэ гайхалтай аврах ажиллагаатай төстэй нь бидний амьдралд бүр түүхийн голдролд нөлөөлөх үйл явдлууд нь ихэнхдээ агуу уран бүтээлч, шинжлэх ухаанч, бизнесийн удирдагч, улс төрч эрхтэй эмэгтэйчүүдийн гаргасан амжилт шийдвэрийн үр дүн тохиодог. Энэ онцгой хүмүүсийг ихэвчлэн баатрууд хэмээн хүндэлж тэдний гавьяаг дурсан хөшөө дурсгалт газруудыг бүтээн байгуулдаг. Намайг залуу эрэгтэй байхад миний анхны баатрууд тамирчид байсан. Би багада бейсболын дээд лигийн тоглогчдын зураг үзүүлэлт бүхий бейсболын карт цуглуулдаг байлаа. Халууны баяраар дуртай баатруудтайгаа адилхан хувцаслах гих зэргээр баатруудыг шүтэн бишрэх нь хүүхдүүдийн хувьд хөгжилтэй төдийгүй гим хоргүй зүйл юм. Бид маш олон авиаслаг гайхамшигтай эрэгтэй эмэгтэй авиас чадвар хувь нэмрийг бишрэн хүндэтгдэгч тэр бишрэл нь хэмжээнээсээ хэтэрвэл Израилийн хүүхдүүд Синайн цөлд алтан тугал шүтэж байсантай адил болох юм. Насанд хүрсэн хүний хувьд улс төрч, болоо хөтлөгч, нөлөөлөгч, тамирчин эсвэл хөгжимчдийг баатрын адил шүтэн бишрэх нь гэнэн хүүхэд насны зугаатай үйл явц адил болвол энэ нь тэглэх чулуу болж бид зорилгоосоо алсуур холдон юу үнэхээр чухал гэдгийг ухамсарлахгүй өнгөрөх аялалтай. Израилийн хүүхдүүдийн хувьд сорилт нь амлагдсан нутагт хүрэх замд авч явсан алт бус. Харин тэд алтаа хиймэр шүтэн болгож улмаар энэ тэдний шүтэн бишрэх эзэл болсон бөгөөд тэднийг улаан тэнгисийг хувааж боолчлолоос чөлөөлсөн Йеховагаас анхаарлаа сарниулахад хүргэсэн юм. Тугал дээр хандуулсан тэдний анхаарал үнэн бурхныг шүтэн бишрэх чадварт нь нөлөөсөн. Өнөө үед мөн үрд орших баатар бол Иесус Христ бөгөөд юу ч хинч биднийг судар дээр хийгээд амьд бошиглагчдын үгсээр дамжин ирсэн түүний сургаалуудаас холдуулж бидний гэрээний зам дээр хүсэлт хөгжилтэд сөргөөр нөлөөлж чадахгүй. Энэ дэлхийн бүтээлтээс өмнө Тэнгэр дэх эцгийн санал болгосон өсөж хөгжих мөн түүнтэй адил болох боломжтой тэрхүү төлөвлөгөө туршигдах нь тодорхой болоход бид Иесус Христэд итгэн найдсан юм. Иесус Христ зөвхөн бидний эцгийн төлөвлөгөөг хамгаалж зогссон удирдагч төдийгүй тэрээр үүнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх байв. Тэрээр эцэгт хариулан бидний хүн нэг бүрийн төлж чадхааргүй гим нүглийн төлөөсөө төлөхөөр өөрийгөө сайн дураараа бүгдийн төлөө золиослохыг санал болгосон юм. Ерөнхийлөгч Даленхэ Окс Тэнгэрлэг эцгийн маань төлөвлөгөөнд томилсон
хувь заяанд хүрэхийн тулд Иесус Христ бидний мөнх бус амьдралын аялалд шаардлагадах бүх зүйлийг гүйцэлдүүлсэн хэмээн заасан. Аврагч Гетсеманийн цэцэрлэгт туйлын хүнд үүрэгтэй нүүр тулахдаа зоригтойгоор миний хүслээр бус харин танихаар болог хэмээн дэлхийд дээр амьдрах бүх хүний өвдөлтийг хамтдагсан гим нүглийн зовлон шанал өвчнийг өөр дээрээ хүлээн авсан. Дуулгартай байдал хийгээд шийдвэр төгс үйлдэлээр Иесус Христ бүх бүтээл дундаас хамгийн дээд баатарлаг үйлийг бүтээн сүр жавхлант амьдлалтаараа оргилд хүрсэн. Хамгийн сүүлд болсон ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Russell M. Nelson бидэнд хандан танд ямар ч асуудал тулгарсан байх хариулт нь үргэлж Иесус Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний цагаатгал, хайр, нэгүсэл, сургаал хийгээд идгэлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийхэн талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд. Түүнийг даг хэмээн бидэнд сануулсан юм. Би түүнийг сонг гэж бас нэммээр байна. Өнөөгийн төвхтөө дэлхийн ертөнцид альваа зүйл төөрөлдөм эсвэл ихэд ярвигтай мэд санагдахад амьдралын тодорхой байдлыг олохын тулд нийгэмдэх баатрууд руу хандах нь илүү дөхөн байж болох юм. Би тэдний ивент тэтгдэг хувцснуудыг худалдан авч, дэмждэг улс төрийг нь хүлээн зөвшөөрч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хуваалцсан зөвлөгөөнүүдийг нь дагдаг. Энэ хэсэгтээ сатарахад дэмтэй байж болох ч бид баатрыг шүтэн бишрэх ийм хэлбэрийг алтан тугалыг шүтэх адил болохгүй байх хэрэгтэй. Зөв баатрыг сонгох нь мөнхийн үр дагавартай. Манай гэр бүл Испанд номлын ерөнхийлөгчийн номлын удирдагчийн үйлчлэлээ эхлэхээр очих үед Нил Максвеллийн хэлсэн үгээс шатан жаазалсан зургийг олсон ба энэ нь бидний дахыг сонгодог баатруудтай хамааралтай байлаа. Тэрээр хэрв та нар эхлээд Бурхны хаан тулсыг сонгоогүй бол эцэст нь үүний оронд нь юуг сонгосон хамаагүй байх болно гэсэн байв. Ах эгч нараа бид хаадын хаан болох Иесус Христийг сонгосноор Бурхны хаан тулсыг сонгодог. Бид ямар ч сонголт нь хүмүүний хүчин чадалд найдахыг сонгох эсвэл алтан тугалыг сонгохтой адил ба энэ эцэстээ биднийг унахад хүргэдэг. Хуучин гэрээний Даниэлийн номоос бид ямар баатрыг сонгох тухайга тодорхой мэд байсан Шадрах, Мишах, Абедnego нарын түүхийг уншдаг. Энэ нь хаан Небухаднезарын шүтдэг бурхтын аль нь ч биш байсан билээ. Тэд итгэлтэйгээр бидний үйлчлдэг бурхан биднийг аврах бол дүрлсэн галтай зуухнаас ч тэр аварна. Хэдийгээр тэхгүй байсан ч өө хаантан бид бурхтад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсэгүй гэв. Төлөөлөгч Паул бурхад гэгдэгчд нь байдаг гэж заасан бөгөөд биднийг өмнө нь мэхийн ясалж шүтэн биширч хүлэн зөвшөөр хэмээн урьдаг олон баатар бий. Гэсэн хэдий ч Даниэлийн 3 найз мэдэж байсны адил биднийг баттайгаар чөлөөлөх цорын ганц нэгэн байдаг. Учир нь тэр аль хэдийн чөлөөлсөн ба чөлөөлөгч болно гэдгийг би нэмж хэлмээр байна. Бурхны оршихуйд иргэн очих, амлагдсан нутаг руу чиглэх бидний аян замд улс төрч, хөгжимчин, тамирчин эсвэл болог хөтлөгчд бидний хувьд асуудал биш. Харин аврагч, гэтлэгчийн оронд тэднийг өөрсдийн анхаарлын үндсэн гол төв болгох нь асуудал юм. Бид гэртээ эсвэл амралтад байгаас үл хамааран түүний өдрийг хүнддэхийг сонгосноор түүнийг сонгодог. Бид содрууд, амьд башааглагчдын сургаалаар дамжуулан түүний үгсийг сонгосноор түүнийг сонгодог. Бид ариун сүмийн зөвшөөрлийн бичгтээ байж үүнийг ашиглахуйд зохистой амьдрахыг сонгосноор түүнийг сонгодог. Бид ялангуяа үзэл санаа нийлэхгүй үед амар тамныг тогтоогч байж зөрчилдөөнөөс татгалцахыг сонгосноор түүнийг сонгодог. Ямар ч удирдагч Иесус Христээс илүү их зориг, ямар ч хүмүүнлэг үзэлтэн түүнээс илүү нэмжин сэтгэлийг харуулаагүй, ямар ч эмч түүнээс илүү их өвчтнийг ангаагаагүй, ямар ч уран бүтээлч түүнээс илүү бүтээлч байгаагүй юм. Баатруудын дэлхийд мөнх бус эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гавьяаг үнэлэн дурсгалын хөшөө мөзөө босгодогч бусдаас дээгүүр байдаг цорын ганц нэгэн бий. Би Иесус Христ зөвхөн бидний баатар төдөөгүй. Тэр бол бидний хаан, их эзэн, аврагч, хүн төрлөختний гэлхэгч гэдгийг гэрчилж байна. Иесус Христийн нэрээр амен. We are grateful to those who have spoken. Энэ өглөө үг хэлсэн хүмүүст болон уянгалаг дуу хөгжим сонсгосон ариун сүмийн талбайн Табернаклийн найрал дуучдад бид талархаж байна. Одоо найрал дуучид бидэнд үндэстнүүдээ сонс дуулалыг дуулж өгнө. Дуулалын дараа энэ хоролдооны сүүлийн үг хэлэгчээр
Тэргүүн зөвлөлийн 2 дугаар зөвлөх ерөнхийлөгч Henry B. Eyring байх болно. Түүнийг үг хэлсний дараа найрал дуучид Come thou fount of every blessing дуулыг дуулна. Хаалтын залбирлыг далайн ахлагч Патрисио М. Гюфра хэлэх болно. My beloved brothers and sisters. Ахигч нараа. Энэхүү чуулганаар бид адислагдж, илчлэлтийн их хор бидний дээр бялхтал буулаа. Их эзэн Есүс Христийн үйлчлэгчид үнэн, урам зориг, удирдамжийн үгсээ хэллээ. Үргэлжлүүлээд ч хэлэх болно. Их эзэн өөрийн үйлчлэгчдээр дамжуулан хувь хүн бидэнтэй ярьдаг гэдгийг би та нарт гэрчилж байна. Ариун сүнсний өдөөлтийг сонсож, тэдгээрт анхаарал хандуулснаар бид илүү их ойлголт, ажлыг хүлээн авдаг. Ерөнхийлөгч Russell M. Nelson ирэх өдрүүдэд ариун сүнсний заан чиглүүлж, удирдах, тайлгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно хэмээн бидэнд сэрэмжлүүлсэн.
without the guiding Бидний амьдарч байгаа энэ цаг үед ариун сүнсний байнгын нөлөөлөлтөй байхын тулд бидэнд юу хэрэгтэй болохыг би илүү сайн ойлгосон юм. that prophetic warning has led me to ponder Би өнөөдөр ариун сүнсийг урьж чадах чинээгээр grandchildren өөрийн байнгын хамтрагч байх тухай хувийн туршлагаасаа ярих мэдрэмж төрлөө. have that crucial guidance in the difficult days ahead for them. Энэ чухал өдөр дэмжиг өөрийн хүүхэд мөн ач зээнэртэй хэрхэн заах талаар би их бодлоо. That might help them when I am not with them in the exciting days ahead. Би тэдэнтэй хамт байхгүй энэхүү гайхамшигт өдрүүдэд What I have come to know. тэдэнд яаж тусалж болохыг би их бэрхтүүлэн бодлоо. I have come to better understand Та бүхэн what it will take мөн адил үлдэх урам зориг өгч чадахын төлөө би залбирч байна. the influence of the Holy Ghost in the days in which they will live. And I have felt impressed to speak today of my personal experience Тэгээд of би inviting өөрийн the Holy Ghost as nearly as I could to be my constant companion. My prayer Хилманы хөвгүүд болох Нефа, Лихай болон тэдэнтэй хамт хөдөлмөрлж байсан их эзний бусад үйлчлэгчийн тухай бодцгоо. pray about Helaman's sons, Nephi Тэд хүчтэй эсэргүүцэлтэд тулгарч байсан. and the other servants of the Lord laboring with them. Тэд ёс бус газарт үйлчилж аимшигт худал хуурмагтай учирсан. In a wicked place. Хилманы номын дараах шүлгээс би эр зөргийг мэдэрдэг. I take courage, and you could, from this one verse from the record of Helaman. Open Мөн quote. 79-р онд их маргаан байж өглөв. And ninth year, there began to be Гэвч улиран тохиохдоор Нефа, Лиха хоёр сургаалын үнэн заалтуудын талаар мэдсэн тэдний ах дүүсийн олон нь өдөр бүр олон илчлэлт хүлээн авсан учраас тиймийн тул тэд хүмүүст номлож үүний хэрээр тэд мөнхүү онд тэдний маргааныг төгсгөл болгов. they did preach unto the people. In so much that they Энэхүү түүх надад урам зориг өгдөг. that same year Хилманы хөвгүүд олон удаа ариун сүнсээр заалгуулан чиглүүлэгдэж байсан. sons were taught and guided by a series of experiences with the Holy Ghost. Энэ түүх бид ариун сүнсээр заалгуулж түүнээс шат шатаар суралцаж хэрэгтэй зүйлээ хүлээн авч дараа нь бэлэн болсон үедээ бүр ч илүү ихийг авна гэдгийг надад баталдаг. But encouraged in the same way by the account of Nephi. Мөн Нефаг Иерусалим руу буцан очиж Лебенээс ялцснуудыг авахыг зарлаглсан түүхээс би мөн адил урам зориг мэдэрдэг. Do the things which the Lord hath Тэр би явж бас их эзний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно гэсэн сонголтыг хийсэн. Их эзнээс гэдгийг нь мэдэж байсан ч өмнөх туршлагаас маань эсвэл өөрийн мэдэж байгаа чадвахаас хэд давсан үүрэгт ажлуудад ханцуу шамлан орох үед Нефагийн уг үүрэг даалгаврыг ариун сүнсний оролцоотойгоор гүйцэлдүүлсэн түүх надад урам зориг өгч байсан. what Nephi said about his experience. Энэ туршлагын талаар Нефа мөнхүү энэ нь шөнөөр тохиов. Мөн би ах нарыгаа хэрмийн гадна өөртөө далдлан нуух болгов.
Мөн тэднийг нуугдсны дараа би Нефа хотод сэм гитэж ороод Либены гэрийг чиглэн явв хэмээн хэлснийг та нар санаж байгаа бах. Тэр цааш нь үргэлжлүүлээд би хийвэл зохих зүйлүүдийг урдаас мэдэхгүй байсны учир бибээр сүнсэнд хөтлөгдөн байлаа хэмээсэн. Их эзний ажилд шөнийн турш цаг хорон бүрд Нефаг ариун сүнс чиглүүлж байсныг би мэдэж байсан учраас энэ нь намайг урамшуулж байсан. Бидэнд ариун сүнсний байнгын нөхөрлөл хэрэгтэй. Бид энэ нөхөрлөлийг хүсдэгч үүнийг олж авах нь хэцүү гэдгийг өөрсдийн туршлагаас мэднэ. Бидний хүн нэг бүр өдөр бүр сүнсийг гомдоох ямар нэг зүйл бодож хэлж мөн үйлддэг. Ийм зүйл тохиодог ба тийм үед бид их эзний зэмлэлийг мэдэрч болох юм. Мөн бид ганцаараа гэж бодон уруу татагдаж магад. Бид наманчилж 7 хоног бүр ариун ёслолоос хүртснээр тэд түүний сүнсийг өөрсдөдөө үргэлж хамт байлгаж болно гэсэн баттай амлалтыг хүлээн авдгаа санах нь чухал юм. Хэрв та өнөөдөр ариун сүнсний нөлөөг мэдэрсэн бол үүнийг цагаатгал таны амьдралд үйлчилж буйн нотлогоо гэж үзэж болно. Ахлагч Джеффри Р. Холланд бидэнд туйлын хүнд хэцүү цаг мөч тохиолдох үед Бурхан биднийг орхисон эсвэл тэр бидний залбирлыг сонсдоггүй гэсэн айдастаа ялагдаж болохгүй. Тэр биднийг сонсдог. Тэр биднийг хардаг. Тэр биднийг хайрладаг хэмээн хэлсэн. Түүний батлан хэлсэн үг надад тусалж байсан. Би Бурханаас холдож байгаагаа мэдэрч залбирлын минь хариулт ирэхгүй байгаа мэт санагдахад амьдралаа эргэн харж наманчлах боломжийг ирж хаа гэсэн ерөнхийлөгч Нельсоны зөвлөгөөг дагаж сурсан. Тэрээр бидэнд өдөр тутмын наманчлал нь цэвэр ариун байдалд хүрэх зам бөгөөд цэвэр ариун байдал нь хүч чадлыг авчирдаг хэмээн сануулсан. Хэрв та ариун сүнсийг мэдрэхгүй байвал таны амьдралд наманчилж өршөөлийг хүлээн авах шаардлагатай ямар нэгэн зүйл байгаа эсхийг тунгаан бодож болох юм. Та цэвэршүүлэгдэж ариун сүнсний байнгын нөхөрлөлийг хүлээн авахд тавигддаг шаардлагыг хангахын тулд юу хийвэл зохихоо итгэлтэйгээр залбирч асууж болно. Хэрв та ариун сүнсний нөхөрлөлийг хүлээн авахыг хүсвэл зөв учир шалтгаанаар үүнийг хүсэх ёстой. Таны зорилго их эзний зорилго байх ёстой. Хэрв таны сэдэл хэд аминчхан үзэлдээр суурилсан байвал сүнсний өдөөлтийг хүлээн авахд амаргүй байх болно. Аврагчийн хүсдэг зүйлийг хүсэх нь гол түлхүүр нь юм. Бидний сэдэл Христийн цэвэр хайраар хөтлөгдсөн байх ёстой. Тэдгээр нь таны хүсэж буй бүхнийг би хүсэж байна. Таны хүсэл биелэх болтугай гэсэн үзэлдээр үндэслэгдсэн байх ёстой. Би аврагчийн золиослыг болон намайг гих хайрыг нь санахыг хичээдэг. Тэгээд Тэнгэрлэг эцэгт залбиран талархахдаа би хайрыг мөн тэр залбирлыг минь сонсдог.
надад хамгийн сайныг өгөх болно гэсэн баталгааг мэдэрдэг. Энэ нь миний гэрчлэлийг хүчрхэгжүүлдэг. Ариун сүнсний гэрчилдэг бүх зүйлийн дундаас бидний хувьд хамгийн эрхэм нь Есүс бол Христ, амьд Бурхны Хүү гэх гэрчлэл юм. Аврагч эцгээс гарах үнний сүнс болох туслагчийг би та нарт эцгээс илгээхэд тэр сүнс намайг гэрчлэн хэмээн амласан. Хэдэн жилийн өмнө нэгэн их над руу сандарсан байдалтай залгасан юм. Охин нь гэрээсээ хол нүүсэн бөгөөд холбоо бараг барихгүй байгаа нь ямар нэг муу зүйл болсон гэдгийг илтгэж байгааг надад хэлв. Тэр надаас тусламж гуйсан юм. Би охиных нь гэрийн багш хэн болохыг олж мэдээд түүн рүү залгалаа. Тэр залуу хүн байв. Залуу хүн хэрн тэр хамтрагчтайгаа хоёулаа тэр шин охинд нь санаа зовон сэрснээр барахгүй. Амьдралд нь гуниг зовлон авчрах сонголтуудыг хийх гэж байгааг нь мэдрүүлсэн сүнслэг өдөөлтийг хүлээн авснаа надтай хуваалцсан юм. Сүнснээс хүлээн авсан тэрхүү өдөөлтөө л даган тэд түүнтэй уулзахаар явжээ. Эхлээд тэр охин өөрийн нөхцөл байдлын талаар тэдэнд хэлхийг хүссэнгүй. Тэд түүнээс наманчилж их эзний түүнд зориулсан замыг сонгохыг ятгсан байна. Миний таамаглаж байгаагаар удалгүй охин тэд зөвхөн Бурхны тусламжтайгаар өөрийнх нь амьдралын талаар мэдэх боломжтой гэдгийг сүнсээр дамжуулан ухаан ойлгожээ. Ээж нь хайраар хөтлөгдөн Тэнгэрлэг эцэгт болон аврагчид зовлонгоо тоожжээ. Ариун сүнс их эзэнд үйлчлэхэд бэлэн гэрийн багш нарыг охин руу илгээсэн байв. Тэд сургаал ба гэрээний дараах шүлэгт өгсөн зөвлөгөө амлалтыг дагсан юм. Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд мөн итгэлийн тогтмол байдалд инэрлэр дүүрэн байг. Мөн бодол санаагч нь ариун журам зогсолтгүй чимэн гоёг. Тийхүү итгэлтэй байдал чинь Бурхны оршихуйд хүчтэй болох болно. Мөн санварын номлол Тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно. Ариун сүнс чиний байнгын хамтрагч, мөн чиний очирд таяг, зөв шудраг ёс хийгээд үнний хувиршгүй очирд таяг байх болно. Мөн эзэгнэл чинь үрдийн эзэгнэл байх болно. Мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам руу үрд мөнхөд урсах болно. Их эзэн амлалтаа биелүүлдгийг мөн Есүс Христийн сүмийн итгэлтэй гэрээгээ сахидаг гишүүд рүү ариун сүнсийг илгээдгийг би гэрчилж байна. Та нарын туршлага өвөрмөц байх бөгөөд сүнс таны итгэл өөртөө болон өөрийн хайрладаг, үйлчлдэг хүмүүсийнхээ төлөө илчилтийг хүлээн авах чадварт тань таарч тохирох арга замаар хөтлөн чиглүүлэх болно. Би та нарын өөртөө итгэх итгэл өсөн нэмэгдээсэй хэмээн залбирч байна. Бурхан эцэг амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр та нарт хайртай. Тэр та нарын залбирал бүрийг сонсдог. Есүс Христ биднийг заан чиглүүлж, тайтгаруулж, бидэнд үннийг гэрчлүүлэхээр, ариун сүнсийг илгээхээр эцэгт хандан залбирсан юм.
Эцэг түүний хайрт хүү хоёр ойн төгөлд Йосеф Смитэд үзэгдсэн. Бошилгоч Йосеф Смит Мормоны номыг Бурхны хүч ба бэлгээр орчуулсан. Тэнгэрлэг элч нар санварын түлхүүрүүдийг сэргээсэн. Ерөнхийлөгч Рассел М. Нельсон бол бүх дэлхийд өгөгдсөн Бурхны бошилгоч мөн. Есүс Христийн гэрчийн хувьд би түүнийг амьд сүмээ удирддаг гэдгийг гэрчилж байна. Ариун сүнсийг байнгын хамтрагчаа болгож, аврагчийг санаж, хайрлаж, наманчилж, зүрх сэтгэлдээ түүний хайрыг агуулхыг хүсэн гуйх аваас тэдгээрийн үннийг баттай мэдэх боломж та бидэнд бий. Бид өнөөдөр мөн амьдралынхаа өдөр бүр энэ ажлыг хүртэх болтугай хэмээн би залбирч байна. Би та нарт хайртай. Есүс Христийн ариун нэрээр амен.
Our Heavenly Father, in this special morning, Тэнгэрлэг эцэг минь энэхүү гайхалтай өглөө бид таны хайр, таны өгсөн олон удирдамжид, таны төлөөлөгчдөөр дамжуулан ирсэн удирдамжид бид талархаж байна. Бид танд ерөнхийлөгч Нельсон талархаж байна. Түүнийг эрүүл мэнд болон эрч хүчээр ажиллаарай. Мөн төлөөлөгч Джеффри Ар Холландыг эрүүл мэндээр ажиллаарай. Мөн энэ өглөө бид дэлхийд даяар үннийг хайж тань руу очих замыг хайж байгаа бүх хүмүүсийг, дэлхийд даяар хүмүүсийг ажиллахыг хүсэж байна. Мөн дэлхийд даяарх номлогч нар таны сайн мэдээг үргэлжлүүлэн томлж мөн таны үгийг сонсхийг, сайн мэдээг сонсхийг хүсэж байгаа хүн бүрт тэд хүрэхээр зохистой байхыг бид гуйж байна. so they always remember who they are. Тэднийг ажиллаж тэд өөртөө хэн гэдгээ мөн хэнийг төлөөлж байгаагаа үргэлж санахыг санаасаа хэмээн бид залбирч байна. Мөн өнөөдрийн бидний хүлээж авсан заавар удирдамжуудаа зүрх сэтгэлдээ санаж мөн таны шав төлөөлөгчдийн үлгэр жишээг дагахад бидэнд туслаач гэж гуйж байна. Иесус Христийн нэрээр амен. This has been a broadcast of the Sunday morning session Энэ of бол the Иесус Христийн хожмын үеийн гигантнуудын сүмийн хагас жил тутмын 193 дахь ерөнхий чуулганы нэм гарагийн өглөөний хуралдаан юм. For this session was Сүмийн удирдагчдаас сонгогдсон хүмүүс үг хэллээ. Уг хуралдааны дуулалыг ариун сүмийн талбайн Табернаклийн найралдуучид дууллаа. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчилгээнд зориулан нэвтрүүллээ. Уг нэвтрүүлгийг бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр дахин нэвтрүүлэх, бичих, хуулбарлах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.